Өчигдөр төргийн эрх үзэгчтэй солилцол нэвтрүүлэг маань шинэ дугаараараа та бүхэнтэй дахин уулзж байна. Нэвтрүүлгийн маань энэ дугаарт Монгол улсын төрийн сойрхолт, зураач, саран цэцэрлэлт оролцож байна. Ялангуяа нийгмийн салбарт, аж төрхийн салбарт, урлаг судлал, гүн ухаан, философи гэх маш их юмараа та яруу найраг тийм ээ. Маш олон зүйлээр үзэгчдэд танил болсон тийм хүн шүү дээ. Тэгэхээр одоо таныг зөвхөн бас зураач гэж танилцуулах нь өрөөсгөл юм байна гэж бодож байна. Та тэр дөнгөж сая санал солилцож байлаа. Санал солилцох яах вэ? Ярилцчихлаа л да. 3 жил сүүлийн 3 жил ер нь хэвлэл мэдээллийнхэн та уулзсангүй, хэвлэл мэдээллээр дамжуулж үзэгчтэй, уншигчтай уулзсангүй гэж ярьлаа шүү дээ. Энэ бол уран бүтээлчүүд маш урт хугацаа тийм. Юу хийв, хаана даяан хийв, ямар асуудалд илүүтэй анхаарал тавьж энэ 3 жилийг өнгөрөв. За яг хөө тэгэл уран бүтээлч юм чинь уран бүтээлээ хийгээл мөрөөрөө суужаалаа. Тэгээд ерөнхийдөө бол чи намайгсаа дэндүү их одоо бүр дэндүүдээ даанч дэндүүдээ гэдэг доо байдаг. Тэрэн шиг даанч дэндүүгээр хилчлээ. Тийм дэндүүч юм биш. Зүгээр яг юугаа хийгээл уран бүтээлээ хийгээл тэгэл одоо байжин да 3 жил. Би тэгтээ буруу хэлээг байх гэж чинь миний мэдхийн таны шүлгүүд дээр ил товчоос сонд нийтлэгдэжсэн санагдаж байна. Хэдэн төлөө та нөгөө синтез урлагийн одоо олон төрөл жанруудыг 2005 он тий гэх мэтэр янз бүрийн дуршилт маш их хийдэг салбар руу их өвсчдэг ч юм уу тий ийм хүнээс бол маш сонин юмнууд гарч байгаа байх гэж надад санагдаад их хар төрөв юм л да. Гэхдээ ерөнхийдөө бол урлагийн хүн юм чинь би нэгэнт л мэдэрч байгаа бүх юмаа л гаргая гэж л би тэгж боддог. Түүнээс яг намайг жинкнээс нь ингээд харсан хүнд бол би тийм юу биш нөгөө сэргэлэн биш айгу ерөнхийдөө их тийм арчаагууд барь хүн яг амьдрал дээр. Тэгэд би өөрөө бас их нууцлагдмал яг ингээд надтай ингээ ойрол би их нууцлагдмал яагаад гэдгийг бас сайн та сая ярьж байгаа мэдрэмж гаргах гэдэг. Тэрийг зургаар гаргах уу те үгээр гаргах уу эсвэл ингээд те ай дам болгоод хөгжмөөр ихшгэлэх үү гэдэг бол зүгээр л нэг аргын шинж. Аргын шинж тэр бүх аргыг л гой ингэж үзмээр туршиж үзмээр те хүмүүсүүдэд би ганцхан л юм харуулад намааргүй шүү дээ. Тэр мэдэрж байгаа болгоно л ингээд гой тал талаас нь харуулах юмсан л гэж тэгж л боддоо шүү дээ. Яавал илүү сонин, илүү гоё юм үзүүлэх вэ л гэдэг нь надад сонин байсан байхгүй. Яагаад гэх юм бол сургууль сурч байгаад миний багш нар яг тэгэл заасан. Тэгээс чи тэгвэл чи илүү нэр төртэй болно шүү. Ингэж явал чи илүү хүний нүдэнд өртөө шүү гэдгийг зааж байгаагүй. Яавал чи илүү сайн зураг зурж, илүү сайн уран бүтээлийг үзэгчдэд хүргэх тийм үйлчлэгч болж чадах вэ гэдгийг л бид нар сургаж ирсэн шүү дээ үнэндээ. Тэгэхээр тэр одоо зурах ч юм уу те бичих гэдэг нь их чухал биш. Тэр уран бүтээлчнийг дотоод мэдрэмж байна тийм үү? Мэдрэмж бүх юм мэдрэмж. Мэдрэмжийг л ингээд ямар аргаар хамаагүй гаргаж л ингээд хүмүүст үзүүлэх байл тий. Тэр мэдрэмж зөвхөн таних шүү дээ. Яагаад заавал олон төртэй шүү дээ? Үгүй би заавал өөрийнхөө ингээд тулгаад би ингэж чи миний энийг ингээрэй гэж байгаа биш үү? Би ингээ мэдэрчлээ гэж би үзүүлэх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр тэр олон түмэн өөрийнхөө мэдрэх хэрэгтэй байхгүй. Өөрийнхоороо тий. Тэгээ өдөр болгон өглөө асаал цаагаа угаал юугаа хуцаа өмсөөл гараал машинтаа суугаал ирээл компьютерийн хард ингээл оройн ингээл тэр чинь яг л нэг л ийм циклээр явагдаад байгаа зү. Тэгтэл чинь тэднийг энчнээс нь бас нэг сонин юм үзүүлээд энчнээс нь бас нэг сонин юм үзүүлээд ингээд ах юм бол тэр хүний чинь амьдрал бас сонирхолтой болно шүү дээ. Хийж байгаа юм ч гэсэн өөр болно те. Ер нь амьдрал чинь өөрөө бүр хязгааргүй баян юм чинь тэр чинь тэр баялаг болгоноос нь бүгдийг хүртдэггүй маа гэхэд чинь бас тодорхой хэмжээгээр тэр баялаг болгоны хүн харж хүртэж байгаа хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй л энэ амьдрал чинь хөгжимгүй болчих шүү дээ. Бас магадгүй хүмүүс тэгэж бодож байгаа ч харин ч тийм одоо нэг хэмнэлд оруулахыг илүүтэй хүсэж бас магадгүй шүү дээ. Болно л доо. Уран бүтээлч нар тэднийг илүү адал явдалтай амьдрах гэж одоо ингэж
тулгаад байгаа юм шиг одоо танихаар бол сая бол тэгж ойлгож байна. Гэхдээ тэрийг бол яг үзэх туртай хүн нэрэл үзэн үзэхгүй нэг нь үзэхгүй шүү дээ. А хэрвээ үзийгээд аюу сонирхоод байгаа мөртлөө үзэх харах юм юу ч байхгүй, Монголд үзэж харах юм ч байхгүй гэд ярьдаг шүү дээ. Тэгэхээр чи бас тэр хүмүүсийн хувьд бол нэгэнтээ би өөрөө үйлчлэгчээр л томилогдсон юм чинь тэр үйлчлэлийнхаа ажлыг 100% хийх ёстой шүү дээ. Ганцхан би зөвхөн дүрсэн өнгөөр үзүүлээд тахтаа биш үү? Тэрийг янз бүрийн аргаар өөрөө чаддаг юм бол янз янзын аргаар л үзүүлэмэр биш үү? Одоо уул нь уран бүтээлч хүн бол дотроосоо бүр ингээд асаж те дүрлдэж явж явах ёстой гэж би удаа боддог. Таныг бясалгалд яваад байна гэж сонссон. Сэтгэлийн тэр нэг тийм омогшлыг те яг нэг хуурай модны гал шиг ингээл одоо бадарч байгаа тэр зүйлийг та харин ч дарах гэдэг юм шиг. Үгүй шүү дээ. Ер нь бясалгал гэхэр хүмүүсөө дандаа ингээд нөгөө чимээг үнгээ соочдаг. Тэгэл одоо өөрийгөө номогдох чинь, өөрийгөө дарж ийн гэж бодлоо. Тайвшруулж ийн гэж яддаг. Чи дүрлцэн гэж юм те. Тэр дүрлцсэн мар бас урлаг бас босдгүй юм бэлээ. Босдгүй юм байна. Яг хоо бас босдог ч байж болно л та тэрийг би бүр үгүйсэхгүй. Миний хувьд бол одоо тэр их дүрлцээд айгүй хүчтэй дүрлцэж байгаа юм чи айгүй хүчтэй ингээд дүрлцээл унтарчдаг байхгүй юу? Тэгэхээр энийг богинохон хугацаанд өнгөрчөж байгаа үстэй тий. Тэгэхээр энэ хүчтэй дүрлцэлтийг айгу урт болгохын тулд би өөрийгөө бясалгал хийж байгаа гэж боддог байхгүй. Нэг үсэндээ би тэр эгод захирагдах биш, би бодолд захирагдах биш тий. Би өөрөө тэднийг захирагч нь болчдөг байхгүй. Тийм болохоор надад айгу тийм гоё хялбар уран бүтээл хийсэн чалбар, чамтай ярилцсан чалбар тий. Хоол идсэн чалбар бүх юм надад айгу гоё хялбар болоод үнэхээр би энэ яг хүн төрлийг ямар учиртай олсон бэ гэдэг учраа ойлгож эхэлдэг байхгүй. Тэгэхээр айгүй гоё шүү. Бүх юм миний төлөө байгаа үстэй. Тэр бүхнийг ялгаж учрыг олоогүй үндсэн дээрээс л бид нөгөө жишээ нь эгод хууртагдал тэрний хатгалгаар одоо янз бүр болж ш. Тэгэл тэрэнд атаархаал те. Тэрний юмыг ингээл гоочлоод ч явдаг юм уу те. Эсвэл янз бүрийн тухайн яг цагт орж ирсэн тэр айхтар бодолтой нийлэл тэрний үгэнд ороод тэрнээс болоод одоо тэрний хойноос хөөцөлтөл янз янзын юм одоо муухай проблемуудыг өөртөө гаргаж ирж штэ. Тийм учраас бүх тэр өөрөөсөө гарч байгаа тэр бүх одоо байдлуудыг л би өөрөө ажиглаад би эзэн л болж чадах хэрэгтэй байхгүй. Захирагдах биш би захирч сурах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр бүх л юм надаа миний төлөөлөл штэ. Тэгэхээр яах вэ? Ингэ санагдаад байна л та. Уран бүтээлч хүн харин ч тэр сэтгэл хөдлөлөө, тэр хөөрлөлөө ингээд захираад эхлэх юм бол тэр чинь нэг тийм сэтгэлээс төрөгдсөн гоё уран бүтээл гарч чадахгүй болчих юм шүү. Надад бол нэг тийм юм санагдаад байна да. Надад бол тийм биш ээ. Би ерөөсөө ер нь ингээл уран бүтээл хийхдээ би ерөөсөө одоо тэр онгод минь гараад ирээрээ гэл те. Тэгэл ингээл хөөрөөл ямар нэгэн одоо юмар чинь архиар ч юм уу юугаар ч ингээд өдөөгөөл тэнийг юмар ингээд өдөөхтэй биш те. Зүгээр л би бол асар сайн одоо дамжуулагчтай асар сайн одоо энэ өгж байгаа юм чинь олон түмэнд үзүүлэхийн төлөө 100% өөрийнхөө бие хэл сэтгэлийг дайчилъя гэдэг тангараг тавиал өөрийгөө бүгдийн сул хайдаг байхгүй. Эскиз мескиз бол би хийдгүү штэ. Уран бүтээл яхад эскизгээд эскиз улам сайжруулна гэдэгтэй. Минийх болохоор улам муужраад явдаг байхгүй. Эскизээр улам муужрд. Тэгснээс хамгийн эхний санаа, эхний юу зорсон зураг бүх эхний юм л дандаа үнэн гэдэг миний. Тэгэл зураал ерөөсөө ингээл юуж бодохгүй ингээл сайхан зурж итл хамгийн сүлд гар үсэг зураал тэгэл халаас ингээл харахаар бүр заримдаа ямар сони энийг би юу бодоод энийг хийчвэ гэдгийг ч өөрөө заримдаа мэддэггүй. Заримдаа айгүй сонинд юм бүр айгүй мундаг юм ажиллагаас тэнд гарцсан байдгийг. Тэгэхээр тэрийг би өөрөө зураг багт надаар зуруулсан байдаг байхгүй. Тийм тэрийг л би онгод гэж боддог ш. Тэр онгодтой л хийж байгаа ажил ах гэж боддог ш. Тэгэхээр би сая ингэж ойлголоо. Ер нь зүгээр яг энгийн ахын төвшин та сэтгэл хөдлөө. Сэтгэлийн хөдөлгөөнөө ингээ хянаад. Юуны үед уран бүтээлийн үед зүгээр ингээд зүгээр л тавьчдаг. Тэр үед би сэтгэл хөдлөхийг ч боддгоо. Одоо ямар нэг юм догтлохыг ч бодохгүй өөрийгөө угаж ямар хэрэгтэй. Заавал би тэгж хүч хэрглэж байгаа юм хэрэгтэй юм тий. Тэртээ тэргүй намайг тэр онгод ч удирдаа тахт чинь онгод өөрөө надаар зуруулъя гэдэг тахт чинь би заавал онгодын өмнөр ороод ингээл янз янзын ямаар өөрийгөө ингэж хийж байгаа юм бэ тий. Зүгээр л тэрэнд өөрийгөө тавиад өгч. Саран цэцэрлд
тэр юу ингэж зурулсан байна гэж ингэж одоо тухайн урлаг судлаач тэгж тайлбарлаж болохгүй. Ягаад гэвэл тэнд чинь шинжлэх ухааны үндэслэл байхгүй болчиход байгаа байхгүй. Тэгэхээр одоо тухайлбал хэрвээ танд одоо даалгавар өгч тэр урлагийг хийлгэж байгаа тэр хүчин зүйлийн тухай одоо үзэл санаа. Одоо таны яриад байгаа энэ онол тийм үү? Туйлын үнэн бол яг жинхэнэ шинжлэх ухаанчаар яаж олон нийтвэр гэх юм. Энийг одоо яг урлаг судлаач хүн биш учраас би юу гэж хэлж мэдэхгүй байна. Зүгээр би өөрийнхоороо урлаг судлаад одоо ингээд олон нийтэд үзүүлнэ гэх юм бол маш тийм бас надад бас нэг тийм би өөртөө урлаг судлалын ажилтан болох тийм юу байна л да. Яагаад гэх юм бол ер нь одоо бид нар 21-р зуунд орж ирж штэ 21-р зуун энэ одоо оюун ухаан санааны бомбын 90 үе гэж орж ирж байна тийм үү? Бид нэр хүссэн ч бидний одоо энэ 20-р зуунд байсан энэ их одоо сурсан мэдсэн энэ бүхэн ч хоцрогдчихж штэ. Тийм учраас 21-р зууны үзэгчид гэдэг бол сонсогчд үзэгчд бол асар өндөр түвшний улсууд бидрээс шаардах нь штэ урлагийг. Тэгэхээр бид нар яах ёстой вэ гэхээр урлагийн үндэсүүдэд зөвхөн зураачуд биш. Одоо зохиолчд байна те жүжигчдийг бүх хөгжмийн зохиолч бидэрт бүгдээрэнд нь маш хариуцлагатай үе яг одоо ирж байгаа байхгүй юу? Өмнө нь бол бас их одоо хялбар байсан байна гэж би хэлэх гээд байна. Яагаад хялбар гэвэл бид нар үзэгчдэд ойлгуулахад их амархан. Яагаад гэвэл нүдэнд үзэгдэж гарт баригдахаар бид нэр хийж штэ те. Одоо бол бид нар маш өөр зөвхөн мэдрэмжээр ойлгуулах тийм урлаг хийх одоо бүр шаардлага тавигдчих штэ. Дүрслэх урлагийг тухайлбал тийм дүрсээр өнгөөр хийхгүйгээр юугаар хийх вэ? Яг уу нэгэнт бид нэр материалын ертөнцид байгаа учраас ялгаагүй дүрс гарна. Тэ дүрс гарна, өнгө гарна. Гэхдээ тэр дүрс өнгө хүнийг өөрөө яаж татдгийг те яаж одоо тэр хүний өшөөдөр одоо 6 дахь мэдрэхүйд хүргэж чадах уу тэр дүрсээр тэр өнгөөр тэрийг бид нэр сурах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр энийг үзээд энэ аягны мэдрэмж, энэ аягны мөн чанар, энэ сандал, энэ арьсуу юу лидер энэний мөн чанарыг би урлагаар яаж мэдрэх вэ те? Мэдрэмж гэдэг чинь хамгийн гол юм болчиход байна. Тийм учраас ерөөсөө оюун санаагаа л хөгжүүлцгээе одоо урлагийнхан минь л гэж би хэлмээр байгаа байхгүй. Гэхдээ адилхан л урлагийнхан ч гэсэн адилхан л бомбын орлого бүгд л орж штэ тий бүгд л орж байна. Тийм учраас хүсээгүй ч одоо хүсээгүй ч тэр таны яриад байгаа мэдрэмжийг хүмүүст хүргэх дүрсний биш өнгөний биш өөр аргыг мэдээж сурах бололцоо бол олдох л байх л та. Олдож хүн болгоно биш. Тэг хүн болгоод тэрийг заавал сургуулиар сурах албагүй. Тэрийг зөвхөн чи өөрийнхөө оюун санаатай ажиллахад л тэгэл чи өөрийнхөө мөн чанарыг бид нар олох гэдэг байгаа шүү дээ. Яагаад гэх юм бол тэр мөн чанараа бид нар олж чаддаггүй. Мөн чанараа л ойлгоход чи тэр уран бүтээлийг хийж чадна. Тэр бол тийм бас хэцүү зүйл биш. Одоо бүх зүйл энергийн түвшинд яригдж шít. Бүх юм энерги гэж ярьж байна тийм учраас энерги чинь ингээд л өрөөсөө хичнээн одоо хязгааргүй орон зай хязгааргүй юг одоо газрыг туулцдаг тийм хүчтэй зүйл биш. Тэгэхээр чинь бид нар энийг хийх айгу хялбархан зөвхөн өөртөө хандчилж чадах юм бол. Мөн чанараа мэднэ гэдэг чинь таны мэдхүн одоо тойлд хүрхийг хэлж штэ хэлж гэж ойлгоод байна. Тийм. Урлагийн усуудад тэгэх нь тийм бүх зүйлийг та ингээд таны мэдээд сэтгэл хөдлөлөнд дарчих юм бол урлаг маань ямар байдалтайгаар одоо бомбын гэрнд юу яах вэ? Урлаг бол өөрөө яг сэтгэл хөдлөл юм биш штэ. Яг тийм биш. Урлаг гэхээр заавал тэнд ингэж уйлж, өсөө залгааж, энд инээж баярлж, энд гуниглж амиа хорлох те. Ерөөсөө тийм биш. Урлаг гэдэг бол өөрөө бүр тэр цаанаасаа үнэхээр тэр одоо бурхнаас өгөгдсөн хүн төрлөختөнд өгөгдсөн асар гоё бэлэг байна тийм үү? Энэ урлаг чинь өөрөө юугаар хүрээлэгдсэн байт юм бэ гэвэл хайраар хүрээлэгдсэн байдаг байхгүй юу? Тэгэхээр хүн оюун санаагаа хөгжүүлнэ гэдэг бол өшөө илүү их тэр хайрлал орно. Хэдий ч нэ ийм болон дотроос бүх хайраа дийлэгцэн. Тэрийг бид нөгөө бас яг тэр хүний өөрийнх нь төвшөнд биш те дандаа бид нар доогуур төвшнөөс тэр хүнийг харсан учраас нэг ингэсэн дүнсийцэн уварлцсан юм шиг харагдаад байгаа хгүй. Үнэн чанартай бол тэр үнэхээр тэр бүр
төгс төгөлдөр амар амгалангийн дээдэг олцсон хүн биш. Өөртөө амар амгаланг тогтооцсон хүн чинь бусдад амар амгаланг тогтоохуулаа ёстой. Ингээд л тогтооно үсттэй. Тийм. Гэхдээ хоёулаа үзэгчдэд жоох ойлгомжтой болох үүднээс та нэг оюун санаатайгаа өөртөө ажил оюун санаатайгаа ажиллаа гэж шүү дээ. За тодорхой тухайлбал ямар арга байдгийн дээр арга оюун санаатайгаа ажиллах. Оюун санаатай ажиллах арга бол ер нь одоо бясалгал юм л да. Одоо бясалгаж яах гэхээр манай урлагийнхан ихэнх нь би ч угаасаа бясалгагч хүн шүү дээ. Яагаад гэвэл би чинь өдөр шинэ 24 цагт би үргэлж юм бодож бичдэг хүн. Би дуугаа дуулаад бясалгадаг, би зургаараа бясалгадаг гэд ингэж идэг байхгүй. Үүндээ яг тэр нь нэг төрлийн бясалгал юм шиг мөртлөө яг тэр нэг юм төвлөрж штэ. Бясалгал бол төвлөрөх биш штэ. Нэг юм төвлөрөх, ингээл суугаал нэг юм төвлөрдөг гэж ойлгоод төвлөрөл биш байхгүй. Бясалгал гэдэг бол өөрөө өөрийгөө нээж олох те. Энэ чинь одоо бид нар чинь 99% ажилуулдаггүй 5% ажилуулдаг гэж. Тэгэхээр тэр 99%-ийг л олж гаргаж ирэх юм бол чи ерөөсөө ямар ч проблемгүй болно шүү дээ хараа дээр. Тэгэхээр бид нар нэгэн тийм гой хүн болоод төрсөн юм чи тэр 99%-ийг ажилуулах хэрэгтэй үсттэй. Та бясалгаж байна. Бас л танд мэдээж өөртөө чинь ингээд амьдрахын тухай нэг бодол төрсэн байж байгаа тийм. Гэтэл нөгөөч чинь дорж явахаас шал өөр байгаа байхгүй. Тэгээд та хоёрын үзэл санааны асуудал ингээ харгалдаад эхэлнэ тийм үү? Магадгүй таны өнөөдөр ярьж байгаа юм их олон хүнд буруу санагдчих бас болох байхгүй юу? Тэгэхээр та бас одоо юу гэдгийг түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн тийм юг их болгоомжтой хийх ёстой юм болов уу гэж надад бодогдоод байгаа. Гэхдээ би бас яг ингэж бодохгүй наа. Үний эмээг яг би үнээр нь яг хэлэх ёстой гэж бодож байна. Гэхдээ би өөрийгөө тойлог үнэн би биш шүү дээ, тэ. Гэхдээ ямар ч байсан маш их мэдлэг төвлөрчөөд байгаа байхгүй хүмүүсүүдэд туршлага байхгүй болчихдог. Тэр их мэдлэгийг би өөрийнхөө сэтгэл, сүнс, амьдралаараа тэ би туршиж үзэх ёстой. Тэгээ мэдлэг, туршлага хоёр нийлжээд чинь төгс болох ёстой шүү дээ. Жишээлх юм бол одоо ингээд бараг 100 мянган ч ном уншсан байж магадгүй тэ. Аюух ном уншичаад тэрийг яриад идэг байхгүй юу. Тэгэхээр чинь тэр хүний мянган ямиг нийлүүлж ярьж байгаа хүн аюух байна шүү дээ тийм биш. Тэр унсан тэр мэдлэг тэр мянган ямиг би өөрийнхөө бие хэл сэтгэлээр те би өөрийнхөө амьдралд ингээд оруулаад те би өөрийнхөө сүнсээр тэрийг оруулаад батлаад нотлоод энэ юм чинь би дурсан чинь ийм байдгийм бэ шүү те. Би тэр туршлагаа л хүмүүстэй хуваалцахыг бодож байгаа байхгүй. Тэр цаад улсууд зэрэгтэл бол миний туршлагыг сонсоод энэ ингэж туршаад үзсэн биш. Би бас туршаад үзье гэж ч магадгүй. Үе шал тэнийг балаа юм ярьж ин болигээд хаягч бас хүн байна. Тэр их ч бас өгөөсөг. Хайсан ч болно шүү дээ. Тэр бол тэр үнэл хэрэг. Бурхан багш шиг тэгээд хэлж хахад тэр аяараа дагаагүй үсттэй. Хитгэн л хүн дагж ирсэн шүү. Тийм чин дагах нэгэн дагна, дахгүй нэгэн дахгүй. Би хүний эрх дугаасаа арга дургу. Зүгээр л би өөр дээрээ яг туршаад надад тийм ашигтай хэрэгтэй миний амьдралд болсон шүү гэхээр би тэрийг хүмүүст ярих айгу баяртайгаар ярьдаг байхгүй. Одоо нэг нүрийн тас байлаагт чинь энэ их гой тас вэ шүү гэж өөрөө түрхээд үзээгүй жиж тэрийг ахуулах гад яриад идэг үстэй. Энэ их гой тас байна. Энийг авдаа та нар гэд. Тэрийг би тэгж ярихгүйгээр эхлээд би өөртөө түрхээд миний нүрэнд үнэхээр тохирч гинөө тохирохгүй байна уу гой болж гинөө муухай болж гинөө энэ үнэн байна уу худлаа байна уу гэдгийг би өөрөө мэдчихээ дараа нь энийг түрхсэн чинь нэрээ айгүй ийм гой зөөлхөн болж илээ шүү ч гэдэг юм уу те энэ их гой болж илээ чи нэг түрхэд үзтэй гэд ингээд тэгжил хэлэх тийм туршлагаа л би хуваалцах дуртай. Би нэг юм төсөөлөхийг оруулж байна л да. Таны туршлага таныг яг нэг тийм мэдрэмжийн гэдэг ч юм уу ямар одоо тийм ахуй орчинд гэдэг юм уу те ямар хавтгай дээр аваачсан юм бэ? Хүн болгоны мэдрэмж өөр өөр шүү. Тийм учраас өөр өөрийнхөө мэдрэмжийг л хөгжүүлэх. Одоо бясалгалын үеийн одоо яриулах гэдэг байгаа надад тийм тэрийг л үзэгчдэд нэг тийм төсөөлөгдөх үсээр нэг товчхон хэлж өгөөч л гэх гээд байгаа юм л да. Тэгээд энэ орчин ахуй юм байдаг. Одоо бид хоёрын цагаан фонтой адилхан юм уу эсвэл өөр юм уу гэдэг ч юм уу те.
яг бясалгаж байгаа хүн болгоны өөрийнх нь фон те хүн болгоны өөрийнх нь одоо тэр өнгөнөр амт бүх юм өөр штэ. Тийм болохоор би зөвхөн өөрийнхөө туршлагыг хүмүүст хэлж бас болохгүй байгаа. Би өөрийнхөөгөө хэлчих юм бол хүн болгон минийхтэй над дээр гарч ирсэн тэр одоо туршлагыг өөр дээрээ хайгаад ундаг байхгүй. Өөр дээр нь ирээд хүлээгээд тэгээ өөрийгөө бас олохгүй. Бас л төөрөлдөж чинь. Тийм учраас надад ийм юм гарсан гэж би хэлж чадахгүй юм дэ. Тэгвэл тэрийг хэлээд юу яахын тулд би танаас ингэж зуух хэрэгтэй байна шүү дээ. Таны бясалгал хийж байх үеийн зургууд дах одоо өнгө, элемент, дүрслэл, тэ илэрхийлэл бясалгал хийснээс хойших хоёрт ямар одоо тэ зөрүү ялгаа байгаа вэ гэдгийг асуух хэрэгтэй юм байна. Чи бас надаас жоохон буруу асуучлаа. Яг үлэг бясалгал хийж явах үеийн өнгө дүрсэхээр те яг бясалгал хийж явах үед бол би ямар ч өнгө дүрсийг боддгоо одоо ямар ч зураг бодохгүй штэ. Бясалгал хийж явахад би өөрийгөө л мөн чанарыг олох гэж байгаа юм чи. Бясалгал хийгээгүй бясалгал ер нь одоо ороогүй те бясалгал хийгээгүй үе хийсэн үе хоёрыг л ярих гэдэг юм л та тий. Тийм. Бясалгал хийх болсноос хойш хийж үзээгүй байх үеийг хийж тэгэхээр бясалгал хийж үзээгүй байх үеийн зургууд бол одоо яг би нөгөө бодол эго хоёртойгоо зуралдаал тэгэл ерөөсөө нөгөө өнгө будаг те дүрс тэрнтэй л их зуралдажсэн байгаа. Одоо тэргээр л тоглож хүмүүсд үзүүлэх гээл те. Тэгжил их мэрийгээл их зүдрээл те. Тэрийг ингээл улам гоё болгохгүй. Улам ингээл бүрстаа хичээгээл хичнээн шөнөөр нойргүй суугаал энэ хичээж энэ мундаг зураач болох гэдэг штэ уг нь цаанаа тий. Тэгээд идэгсэн баг. Яг бясалгал хийснээ дараа хүнд чинь өөрийн юм тэр мөн чанар гэдэг юм нь төвөөгөөд ирэхээр тэр нөгөө ухамсар, оюун санаа, нөгөө бодол, эго ингээ бүх юмнууд чинь ингээ би ялгаад ирж штэ тий. Ялгаад ирэнгүүт чинь зураг зурхад бас их хялбархан болчихж байгаа байхгүй. Би тэгэж аимшиг ингэж ер нь урлаг гэдэг чинь бол хизээч хүчээр бүтдэггүй шүү дээ. Ер нь за урлагч биш бүхэл юмд хүч хэргэлдэггүй юм билээ шүү дээ. За спорт бол хүч хэргэлнэ мэдээж уралдан тэмцэлтэндээ хин хамгийн одоо төрүүлсэн нэгдүгээр байранд орно гэж чинь. Урлагт бол би тийм одоо хараад байгаа хүмүүс спорттой хандуураад байт юм эсвэл нөгөө социализмын үед урлаг спорт гэж ярьсаргаад тэрийг нэг гээд ойлгоцсон юм уу мэдэхгүй тий. Үнэхээр урлагт бол тэгж нэг номерын дуучин, нэг номерын зураач гэж байхгүй байхгүй. Тэр чинь хүн болгон өөр өөрийнхөө мэдрэмжийг хүмүүстэй хуваалцж штэ тий. Тэгэхээр энэний мэдрэмж энэс илүү сайн гэж хэлэх тийм барьц байхгүй. Тийм учраас яг бясалгал хийснээр дараачийн зургуудад бол тэр нөгөө нөлөөлөд эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр би тэрэнд ямар ч хүч хэрэглэхгүй, ямар ч мэрэлт хэрэглэхгүй. Би зүгээр л байгаль надад юу хэлж гин те. Байгаль юу өгч гин. Тэр өгсний сайхан зөв шингээгээл хэлснээр нь би дагаал урсгад аяндаа тэр бүх одоо тэр юм чингээл хийгдэл ирж байгаа байхгүй. Тэг байгаль өөрөө хизээч буруу юм хийхгүй штэ. Тийм учраас хүмүүс чиний зураг их сайн болсон байх шүү, их сайжирж шүү гэл ингээл яриад идэг. Би сайжраад байгаа ш. Би байгальд нь өөрийгөө тушаацнаар л тэр байгалийнхаа жамаар хийгдэж байгаа. Байгаль ээжийн л одоо хийж байгаа ажил байхгүй тэр бол. Зүгээр л одоо нэг бурхны зараал гэж яриад байгаа шүү дээ. Жинхэнэ уран бүтээлч нь тэнд байгаад байдаг. Одоо тэгэхээр саран цэцэрлэгийн зураг одоо өөр хэн байдгийг те оюун нагийн зураг те долгорын зураг гэж ярих нь өөрөө юу одоо буруу болчих юм болоо гэж ингэж бодогдлаа. Ер нь бол яг тэр бүр мөн чанарын цаана чандыг би ч нэг мундаг чандд нь очсон амтан биш л дээ зүгээр. Ер нь ингээд л одоо судлаад үзээд явж хахад тэр мөн чанарын цаана бол зөвчм гэж амаалга, буруучм гэж алга, сайхан чим гэж алга, мухай чим гэж алга. Тэр бүхнийг хүний сэтгэлэл өөрөө гаргаж ирд юм биш. Тэгэхээр нэгэнт бид нэр одоо энэ материалын ертөнцид амьдраад нэгэнт бид нэг юм нэр аваад нэг мэрэгжил гэдэг юм эзэмссэн байгаа учраас яалтгүй энэ шүлэг бол инх бол дотор энэ шүлэг байна гэхээс өөр арга байхгүй. Имч гингүүт
би чинь эмч мэрэгжилтэй, би насаараа эмч хүн шүү дээ. Магадгүй миний ижээ аавч эмч байсан шүү дээ. Би чинь эмч удамтай шүү дээ гэд эмчд айгүйх ингээд нөгөө туйлширчдаг байхгүй айгүй ач холбог. Яг тэрэндээ адилхан би чинь уран бүтээлч хүн шүү дээ. Би чинь урлагийн хүн шүү дээ гэд энэндээ хүн их ингээд туйлшраад байдаг. Тэгтэл бид нэр тараа эмчлэх өөрөө өөрийгөө эмчлэх тийм чадварч байна. Уран бүтээл хийх чадвар байна. Бүх чадвар хүнд байдаг байхгүй юу? Бүх хүнд байгаа. Тэгээс ганцхан живтер аягүй авьяастай учраас би зураач чи уран зохиолч биш байхгүй. Хүүхдүүдийг ажиглаад үзээрэй. Нөгөө ариун нандан яг бурханлагаараа байгаа. Хүүхэд болгон зохиолч, хүүхэд болгон зураач гэдэг штэ тий. Яг л тэрэн шиг байдаг байхгүй жингэндээ. Тэгээ бид нэр өөрсдөө энэ амьдралын энэ нийгэмшил энэ бүх юм дунд чинь нөгөө уран бүтээлч сэтгэлгээгээ жаалтна. Би энийг зураас татаж чаддгүй, би зураач, би зураг зурх авьяас байхгүй гэж яриад байдаг. Зөвхөн дээр зураас татснараа зураач болохгүй штэ. Зургийг чинь оюун санаагаараа ухаанаараа л зурдаг болохоос ганцхан гараар зурна гэсэн юм бол байхгүй штэ. Тэгэхээр одоо та тэр яриа бүр юуны эсрэг бол авчих. Нийгэмд хүмүүсийн оршин байх тэр мөн чанарыг ингээд сөргөлдөд байна л та. Ер нь бол яг ингээд сөргөлдөхгүй юм гэж байхгүй. Бүх юм сөргөлдөнө. Сөргөлдөнтэй талаас бодвол бүх юм сөргөлдөнө. Сөргөлдөөлгүй талаас бодвол бүх юм сөргөлддөг л байхгүй. Бас л одоо тухайлбал юу гэдэг юм ярьж та. Та тэр бүр боловсролын салбарын бодлогын асуудал руу ингээд орж байгаа байхгүй тий. Гэхдээ ингээд яриад үзсэн энэ ертөнцийн дээр хоорондоо уялдаагүй юм юу ч байхгүй шүү дээ. Харин тийм. Тэгэхээр ийм л юм бодогдоод байна л да. Зүгээр таны ярьж байгаа ярианаас надад ямар дүгнэлт хийгээд юу яагаад байна вэ гэхээр энэ нийгэм гэд бид нар нийгэм гэж нэрлэдэг энэ нэг хамтын амьдралын энэ нэг арга байна шүү дээ. Тийм. Энэ тогтолцоо гэдэг юм уу тийм. Энэ тогтолцоо маань өөрөө анханасаа буруу өргөгдсөн юм байна гэж би надад гинт бодогчлаа. Буруу өргөгдсөн гэж бол би хэлэхгүй энэ одоо нийгмийг тийм. Энэ бол бас л явдаг жамаараа л явж байгаа. Ганцхан бидний одоо сэтгэлгээ одоо хөгжөөгүй учраас буруу яваад зөрчилдөд аль болохоор зөрчилдөд нь шүү дээ. Энэ дотор асар их хувиа хийжсэн тийм зүйл гарч хүнээс гарч ирж байгаа. Тийм учраас нөгөө дор дораал те өөрийнхөө одоо эрхийг эдлэх гэж өөрийнхөө тав тухайг хангах гэж гэдэг юм уу гэдэг ингээд дандаа тийм миний мана гэдэг үзлүүд чинь хүнийг айгүйх ингээд өвдөд байгаа юм шиг надад санагддаг. Тэгэл ер нь л эцсийн бүлэгтвэл аливаа юм буруутах та биш те хувь хүний хөгжил гэдэг л хамгийн чухал асуудал юм шиг надад санагддаг байхгүй. Баг жаахан байхын тэр юугаараа тэр потенциалаараа л ингээл явсаар байгаа л тэгэл нөгөө байгальд нь хаяал тэгэл бурхан цаагаан түрэгдэж байгаа мэдрэмжийг хүмүүст чи энүүгээр хүргэнгүүт нь за хөгжмөр хүргэнгүүт нь хөгжмийн тоглож өгчөөл зургаар хүргэнгүүт нь зурж өгчөөл тэгэл байж явах хэрэгтэй юм шүү. Үгүй тийм биш л дээ зүгээр одоо ерөнхийдөө бол яагаад би түрүүд нөгөө хүн өөрийгөө хөгжүүлээ гэдсэн бэ гэхээр те өөрийгөө хөгжүүлээ чадчихвал тэр нийгэм тэр хамтын амьдралыг айгу зөв зохион байгуулад тэр дотор өөрийгөө зөв аваад явуулчлаа одоо амьдрах урлаг гэдгийг чинь л хийх гэдэг нь шүү дээ. Өөрийгөө хөгжүүлж өөрийнхөө оюун санааг хөгжүүлээгүй сэтгэлийн боловсролыг эзэмшээгүй үед бол бид нар эн чинь айгу зөрчилтэй харагдаад байгаа. Харин таны саяны ярьж байгаа тэр нэг гоё томьёол орж ирлээ л дээ. Сэтгэлийн боловсрол гэдэг. Тийм. Сэтгэлийн боловсрол гэдэг чинь маш чухал юм байгаа байхгүй ерөөсөө. Хүмүүс магадгүй яа энэ хоёр ер нь урлагийнх болохоор ингээд юм яриад байна. Бодож байгаа бодож сууж байгаа гэж байна тий. Тэр нь бол сэтгэлийг боловсруулахад урлагаас өөр юу хэрэг болох вэ? 21-р 100 гэдэг байгаа чинь өөрөө одоо тэр аяараа тийм одоо сайхан бурханлаг 100 ирж шít. Тэгэхээр энэ би зүгээр өөрөө урлагийн хүн болохоор урлагаа ярьж тодорхойлоод дүйлэх гээд байгаа ч юм биш. Энэ бол ерөөсөө урлагийн 100 болно. Урлагийг хэр зэрэг их мэдэрдэг тийм мэдрэмжтэй тийм хүмүүсүүд илүү их одоо хөгжин. Өнөөдөр бол одоо бид нэр их гайгүй хүмүүс тэнд ирхэн гинлээ шүү гэлдэг тоххой.
За гайгүй гэхээр ямар хүний гайгүй ямарын гайтай гэдэм бол гэд би гайхдаг байхгүй. Сараагч та тэнд заавал ирээд маш гайгүй хүмүүс ирнэ шүү. Тэгээ гайгууд нь ямар хүмүүс ирэх үү гэхээр одоо манай хурлын гишүүд ирнэ, том бизнесмэнүүд ирнэ гэд ингэж хэлдэг байхгүй. Тэгэхээр өнөөдөр бол бид нэр их гайгүй хүмүүсийг тэдрийг гэж бодд юм байна шүү дээ. Тэгтэл 21-р зууны одоо энэ хүмүүсүүд бол гайгүй хүнд нь дан урлагийн улсууд арна. Тэгэхээр энэ өөрийгөө дээш нь гарах гэж ядлаа гэх бахал та чи дээр өгөл нэг нуугу тийм биш нэг нуугу хэлэхэд тэр одоо том мундаг одоо зүнчдийн хэлж байгаа үг байна. Энэ том эренбүүчи те одоо мундаг шашны ганц би бурхны шашныг ч бодож хэлээд байгаа юм биш. Энэ өөрөө бурхны шашнаа бас магтан дууллаа гэж бас бодож иж магадгүй тийм биш. Бурхны шашин бай тэр Христ ч бай Мухаммед ч аль ч шашны дандаа тийм том одоо бас оюун санааны өндөр түвшин төрсөн улсууд бүгд тэгж айлдж штэ тий. Тэр Франсуа Миттеран гэдэг одоо юу байсан штэ. Францын ерөнхийлөгч байсан. Тэр хүн бол бас их холыг харж исэн байна гэж би боддог байхгүй. Нилээн дээр бараг 10-20 жилийн өмнө нэг юуг нь уншиж хахад ингэж бичсэн байдаг байхгүй. Одоо Франц маань энэ Франц бол одоо ингээд ямар нэгэн одоо эдийн засгийн хямрал те одоо хоолгүй болоо гэхэд өөрөөр хэлэх юм бол те ямар нэгэн хямралд орлоо гэхэд бид нэр урлагаараа амьдрна. Урлагаа бид нэр идэн те. Урлаг гэдэг бол тийм их одоо ирээдүйтэй үн цэнтэй юм байгаамаа гэж хэлж байсан. Үнэхээр Франц бол урлагаараа л амьдардаг үстэй. Урлагаа идчихэл байгаа үстэй. Одоо Ван Гог, Модильян тэдний үгүй ядаж тэднийхэн зургийг тавиал тэднийгээ яриад өчнөө хүн хаалж штэ тэргээр. Тэрийг улам судлаад үн ч юм уу худлаа ч юм уу баахан юм одоо өөрөө зохиосон ч юм шиг юмнууд бичээл тэрний өчнөө дэлхийн хүмүүс худалдаж аваад уншаал идээл тэрүүгээр амьдарч илээ штэ тий. Тийм болохоор урлагаар ер нь амьсгал тийш үү. Францад яг урлагийн маш их тийм өвтэй байна л да. Одоо өв сан хөмрөг тэнд байна. Маш олон тий суутнууд төрөн гарч тий маш том бүтээлүүд тойрвжилтэй. Тим юмгүй одоо улс орнууд ард түмнүүд байна шүү дээ. Тэдэнд одоо тухайлбал одоо ирээдүйд ер нь за одоо бас тэгэл бас л би туширлаа юм хэлчих гээд тахын да одоо хэцүү юм дээ. Ирээдүйд бол ер нь Монголын урлаг бол бас нэлээд бас өндөр түвшинд гарна гэж би боддог байхгүй юу. Яагаад гэвэл надад айгүйх тийм юу харагддгийн одоо ингээд нэлээд олон жил ингээл одоо урлаг донд явлаа шүү дээ тий. Харагддгийн бас урлаг худалдан авахчид, урлаг сонирхогчид гадны юунуудыг хараад тахад манай хол одоо ер нь баг бурайл оронд тооцогддог шүү дээ тий. Гисэн хэдий боловч манай урлаг бол үнэхээр бас айгүй хүчтэй байдаг шүү. Тийм учраас би бас явж урлагаа зарж идэх тийм үе бас манад байгаа гэж би боддог байхгүй. Заавал уул ухтаа биш те. Уулаа ухтаа биш. Хүчтэй байдаг шүү гэж хэлж штэ та. Үнэхээр хүчтэй. За яг яадаг юм бэ? Хүмүүс бол хүчтэй, манай урлаг хүчтэй гэдэг үзэгчд бол ойлгохгүй штэ. Яг тийм хутлаа юм гэдэг те. Яг үнэндээ одоо гадна үзэсгэлэн гаргаад ингээд зрителүүдийг ингээд ажиглаж хахад ерөөсөө бүр үнэхээр бүр гайхдаг байхгүй юу? Монгол манай эдийн засгийг ингээд ямар үлээ. Ингээд боддог байхгүй. Тэгэхээр мэдээж айгүй ингээл дорой бураад бодож байгаа. Дэлхийд цацагч одоо бол манайх бас өөр сайнаар зөндөө цацагч шít. Миний одоо тэр явж исэн залуу үед бол манайх бол дандаа ингээд айгүй ядуу, ташчиг, тэг хил тиймэр бодогдож шít. Тэг чиг тийм гэ бодож итэл ингээд очисон урлаг нь болохоор яг өөрсдөөс нь ч барагч илүү гарахаасаа сэхгүй болсон тийм бүтээлүүд ингээд гараад ирэхээр одоо манай Монголын орчин үеийн зураачдын бүтээл гэл ингээл олон орноор явж л шүү дээ. Манай бүтээлчдийн бүтээлийг хараад бүр ингээд гайхаад бүр шоконд ороод ярьж исэн улсууд би зөндөө л харж исэн. Сайхан гэт чинь л 10 хэдэн жилийн өмнө л одоо 17-8 жилийн өмнө л анх бид нэр Бээжинд анхны одоо Монголын зураачдын үзэсгэлэн гарах гал очиод хятад зураачд Монголын зураачдын гайхаал те адилхан л бид нэр коммунист юута социалист улс яагаад та нар ийм амар задгаа байна гэл гайхаал бүр ингээд өстө бүр үнэхээр тэгэл дагаалгүйгээд л ингэж байсан. Гэтэл одоо яасан гэхээр тэд нар чинь бүр айгүй амар том орцсон биш үү манай хажууд захад тэгээд дэлхийн зах зээл дээр уран зургийн өсөөд байна те
А манад бол тэрийг мэдж байгаа ч хүн байхгүй. За яг одоо харин ч гэж одоо бол би бас урлаг цуглуулагч нарт би бүр чин сэтгэлээсээ бүр зүрхнийхаа бүр угаас баярлаад байгаа байхгүй. Эдгээр чинь аяг их зургийг аварж байна. Би эднэрийг бол зураг цуглуулагчд биш, зураг аврагчд гэдэг нэр өгчөд байгаа байхгүй. Үнэхээр ингээд бүх зургууд гарч штеп. Хамаг сайн одоо зураачдын хамаг сайн бүтээлүүдийг аваад гарчиж ш. Тэрийг хянаж байгаа хүн байхгүй, мэдж байгаа хүн байхгүй. Яах вэ? Зураачдад ямар буруу байх юм? Тэд нар чинь бас л идэх уух эрэхтэй биер бодгаа авах хэрэгтэй үстэй. Тим юм чи тэрийг чинь өгөөл тавьж байгаа байхгүй. Магадгүй эднэр ингээд багч бол ингээд авч үлдээг бол тэгэл бүгдээрээ л гадаад байгаа. Бүгд гарна штеп. Одоо жишээлх юм бол бусад хүмүүсийг ярихаа байлаа. Бусад хүмүүсээс бол бүгд л дор дороо айгүйх юм ярих. Зүгээр би өөрийнхөө хувьд ярихад нэг 2000 гаруй уран бүтээл хийсэн байгаа. Бараг 3000 шахуу бүтээл хийсэн байгаа. Бүгд байхгүй шүү дээ. Бүгд л гараа авчихсан шүү дээ. Одоо дэлхийгээр нэл тарчлаа. Нэл тарсан тийм. Тэгээд одоо юунд улсаас нэг 30 сая төгрөг төсвөлтийн гэсэн. Одоо галерейд жил болго шилдэг бүтээл авч байгаа байхгүй. Тэгэхээр нэг зураг 30 сая чинь нэг зургийн үнээр галерей яаж зураг авах юм бэ? А манай зураачд бол бас их орондоо хайртай гэх юм уу юу гэх юм те. Тийм биш. Тийм учраас хамаагүй бүр амар сайн зургуудаа сая 2 саяд өгж байгаа байхгүй. Тэгээд нэг 10 зураг ч юм уу нэг хитэн зураг л авч байгаа юм л да тэр 30 саяар нь. Тэгээд тэр нь хадгалалт хамгаалалт одоо нөгөө стандартын биш газар ингээ байдаг. Тийм учраас ийг хэцүү шүү дээ. Одоо жишээлх юм бол би галерейд миний 3 зураг гэдэг. Гуруулаа шатцсан. Нөгөөх нэг юугаар. Тийм. Тэгтээ 7 сарын нэг юм биш. 7 сарын нэг юм биш. Сүүлчийн нэг тийм нэг үл ойлгохдох нэг шаталт болсон шүү дээ. Одоо тэрний яг хин шатаасны ч бас тодорсон юм уу мэдэхгүй байна. Ямар ч үсэн тэр нэг тийм гинтийн лав юм гэж би боддгоо байхгүй тэрийг. Зөндөө олон хүмүүсийн хайрын бүтээлүү шатцсан шүү дээ. Ганц минийх ч биш. Хэдэн он юм? Одоо нэг 2 жил юм ч юм. Саяхан юм биш. Тий саяхан. Тийш тэртээ тэр 7 сарын 1-нд утгацдаг байхгүй юу. Тэгээд сайхан 7 сарын 1-ээр бүх юм ингээд хаагдаад тийм биш. 7 сарын 1-нд чи харин ч гэж тэгж их шатаж яасан юм бол байдгүй юм байл л те. Монгол цуглуулагч нар дээр хэдэн зураг байна? Одоо би нэг 2 3 жилийн өмнөөс би ботсон байхгүй юу. Энд чи одоо бас эвгүй юм бодоод тахад энэ дүрслэг урлагийн түүхэнд одоо хамгийн нэг ганц болсон төрийн шагналтай эмэгтэй зураач нь одоо би юм байл нь штэ. Яг тэр түүхийг ингээд үзэхээр. За. Тэгээд яг тийм бэжэж бүх зургаа гаргаад тавьсан байж байгаа юм чинь тэ бас айгүй эвгүй байгаа үсттэй. Яаж чадсан. Тэгээд нэг 3 жилийн өмнөөс би ингээд дөрөөсөө хамаагүй тийм нэг их тэр дэлхийн түвшнийх нь үнийг хилээд байхаан байли тэ. Зүгээр ерөөсөө ингээд нэг үгүй цоглуулагч нартайгаа бол бүр ингээд үгээгээд. Тэгээд яасан одоо нилээн хэд байгаа. Бас тийм ч бас их бишээ. Гэхдээ нэг тоотой хитгэн хүнд бас хитэн зураг байгаа. Надад нэг юм бодогдоод юм. Судлал, урлагийг судалж байгаа тэр нөгөө судлал тийм урлаг судлал бол одоо харьцангуй жаахан унтаа байна уу гэж ингэж харагдаад байгаа. Зургнууд гадагшаа харж болно. Гэхдээ одоо гэдэг судалгаанд оруулах замаар тэр судалгаагаар нь дамжуулж гадагшаа гаргах нэг тим юу хэрэгтэй юм болов уу гэж надад бодогдоод байгаа. Ер нь ингээ гадны улсуудыг харж байхад бол их тэр том одоо бизнесмен нөгөө гайгүй улсууд чинь энэ зургийг аваад явчих хэрэгтэй байт юм билэ. Орон зургийг харж байхад жишээлх юм бол одоо хятадын нэг их том зураач байгаа одоо яг хийх гэсэн чинь нэрийг мартчихлаа. Нэг тийм юм том нүүр зурдаг, хөрөг зурдаг. Тэр нөхрийн зураг бол сая $1 хүрсэн. Тэгэл ерөөсөд хятадын зураачийн зураг сая $1 хүрлээгээл дэлхийд зарлагтаал. Тэгэл тэр даялгаараа хятадын бүх зураачдын зураг үнд орсон байхгүй юу? Энэ ямар учиртай гэхээр айгүй том гадаадд амьдардаг айгүй том хятадын том баян бизнесмен тэр зургийг саяар авчиж байгаа байхгүй юу? А үүний хэрэг дээр энийг хятад хүн авч уу, Америк хүн авч уу гэдгийг тэр бол хинт сонирн биш хинт ч. Тэр Америкт амьдардаг хятад ч байдаг юм уу те, Канадад амьдардаг хятад ч байдаг юм уу те. Тэр чинь л их оронч сэтгэл үсттэй. Тэрний чинь даялгаар тэр хятадын зураачд гэдэг бол дэлхийд нэг номерт орчлоо шүү дээ.
тэртээ тэргүй одоо бүтээлийг аваад дэлхийн хамгийн том үзэсгэлэнд нь аваачид тавьсан ч хэний ч нүрийг улаалахгүй юм. Угаасаа хийж шít бид нэр. Тэгж яагаад энэ боломжийг ашиглахгүй байна? Тэ? Харин тийм тий. Энийг л аягүй сайн ашиглах хэрэгтэй. Дээр нь манад нэг ч мэрэгжлийн дилер байдаг байхгүй. Энийг одоо би олон л жил ярьж байна да. Зургийн дилер байдаггүй улас гэж байх уу ер нь? Гоо одоо тэгэл манайхаас эхлэв байж. Тэгэхээр зургийн дилертэй байжээч. Зургийн сайн одоо сайн урлаг судлаач, сайн дилертэй байжээч. Тэгээд л ерөөсөө гадагшин ингээл цацхад бол. Би танаас нэг тийм юу гэж асуух гэдэг. Сүүлийн хамгийн сүүлчийн 3 жилийн өмнө гаргасан үзэсгэлэнгийн зургууд дах тэр одоо цагаан уул цэцэг. Би нэг цэцэгнээс нэх гой мэдрэмж авсан байхгүй. Нэх гой мэдэрсэн. Тэр мэдрэмж их удаан үргэлжлээд байгаа. Тэгээд их тийм гой одоо яг байгаль дээр өөрөөрөө ургацсан тий. Тийм өөрөөрөө байгаа цэцгийг л би зурхыг дуртай болсон. Тэрс бид нар заавал нөгөө ингээл тариал, тордоол, хажуунаас нь витамин хийгээл те, бордоо хийгээд ургуулах зүгээр л өөрөөрөө ургацсан. Яг өөрийнхөө цаг нь ирэхээр өөрийнхөө цагт гоо сахнаа дэлгэрүүлцэнтэй тийм цэцгийг л би зурхыг аюу хичээдэг болцсон байлээ. Өөрөө мэдрэлгүй. Та нөгөөх нь яг уран бүтээлээ хийж явахдаа бол баг нэг тийм өөрийн мэдлгүй болчдаг гэж ярьжтэй. Гэхдээ тэр элементийг бас нэг тэр зургийг зурсан хүнийхээ хувьд, авторынхаа хувьд бас нэг юу яаж тэ учир шалтгааныг нь ч юм уу ядамгүй ингээд ялгуулж үтнээс үед нэг тийм их гоё мэдрэмж орж ирсэн юм л та. Тэр нь ерөөсөө ингээл энэ бидний сонсоод байгаа энэ ертөнцийн дуу чимээний чихийг бөглөөд яг тийм зураг байгаа шүү дээ тий. Арс тэр чихийг бөглөөд би өөрийнхөө дотоод мөн чанарынхаа зүрхнийхээ чихийг нээгээд тэгээд ингээд бүх анхаарлаа тийш нь хандуулаад ингээд ирсэн чинь ерөөсө бүр ингээд мянган цагаан уул яг нэг зэрэг дэлгэрсэн байхгүй. Яг нэг агшинд нэг агшинд нэг зэрэг дэлгэрхгүй юу? Яг би одоо би үгээр илэрхийлж ин л да. Тийм л мэдрэмжийг авсан. Тэр бол ерөөсө бүр ингээд гайхамшигтай тийм саунд байсан байхгүй. Тэгээд тийм тэрэн дээрээс үндэслэл би өөрөө мэдрэлгүй энэ одоо энэ байгаль дээр ургаж байгаа тийм энэ цэцэг судалж эхэлсэн. Тэгсэн тэр цэцгүүд чинь ерөөсө бүгд бурхтууд юм билээ. Тэр цэцэгнүүд дотроос хүнийг эмчилэхгүй нэг ч хэрэг ургамал алгаа. Тэр цэцэгнүүд. Би ер нь өөртөө цэцэгмаа гэдэг нэр хүчээд байгаа байхгүй. Яг гэхээр би маш их цэцэг зурж байгаа. Зүгээр л яг тэр өөрийнхөө цаг нь болоод л гоё гараад ирдэг. Цаг нь болоод өөрөө гандаал хатаал унцдаг. Дахиад цаг нь болоод дахиад тэр дэлгрээл гараад ирдэг. Ерөөсөө ингээл гоё урсгалаараа тий. Нэх гоё ингээл урсаал байгаа байхгүй тий. Тэрний мэдрэх тусам би яг тэр цэцэг рүү татагдаад орцсон. Бүх юм өөрийн мөн чанартай. Тий. Нийтлэг хүн гэдэг амьтны нийтлэг мөн чанар нь юу юм бэ? Хүн болгонд байдаг мөртлөө тэрийг таньдгүй юм уу эсвэл тэрнийг жижигхэн хайрцагт хичдэг нэг чанар нь бол хайр байдаг байхгүй. Хайрлах мөн чанар байдаг. Тэгэхээр хүн болгонд тэр хайран дээр нэгдэж чадвал их сайхан юм болох юм шиг надад санагддаг шин. Нөгөө наадах нэр үг болохоор хайрлах гэж хайрлаад байгаа юм л да тий. Хайрлах л гэж. Тий үүлээр нь ярил хүмүүс илүү ингэж ойлгох юм болов уу гэж. Тий яг үнэ. Хайрлах яг үнэ хайрлах байхгүй тий. Тэр хайрлах шинжийг тэр хайрлах юм угаасаа надад байгаа хүн болгонд биш үү? Тэгэхээр тэр хайрлах чадвар тэр хүний мөн чанарт байгаа нэг асар том зүйл биш. Тэр хайрлах шинжийг л гаргаж чадах юм бол ер нь. Тэгэхээр ингэж одоо яг гэндэ таны зурганд байдаг нэг тийм юуны элемент над нэлээд дээрээс ажиглагдсан юм л да. Тэр нэг тийм секси элемент. Тэгээ одоо цэцгийн дунд хүртэл байж байгаа тий. Тэр элементийг би магадгүй одоо таны энэ хүмүүсийн мөн чанарыг таньсантай холбож ойлгох гэдэг юм л да. Тэгэж ойлгол зөв буруу юу? Чи бол зөв л ойлгочод байна л да. Ихэнх хүнсэд толгойн дүрсээр нь л ойлгоод идгийг 1989
онд одоо анхны үзэсгэлэн гарах тэр үед чи бас арга бэлэг энэ төр гэдэг үг айгүй нөгөө сонин содон үгтэй бас ингээл тэрийг би ойлгуулах гал ингээд исэн чинь айгүй бас болоогүй үед их илүүдтэй юм ярьсан шиг гэдэг байхгүй. Тэр одоо арга бэлэг чанарыг л нэгтгэжээ төгс болно л гэдэг санаа гарах гад л тэрийг юугаар үзүүлэх үү гэхээр мэдээж ээж аваар үзүүлнэ эрэмээр үзүүлнэ шүү дээ. Тэр ийм хоёр харагдахаар л тэгээд дандаа нүцгэн үннийг үзүүлэхэд бол би ерөөсө хувтас өмсүүлдэг байхгүй хүмүүсэд нь одоо зургийнхаа яг тэр одоо дүрслэн дээр ерөөсө хувцастай хүн зурдгүй дандаа нүцгэн тэгэхээр тэр чинь аюултай секс болж харагдаад байдаг байхгүй хоёр нүцгэн хүн байхаар яг секс гэж харагдаад байдаг байхгүй тэгээд нөгөө хайрлууга тэр бясалгал арга бэлэг болон тэдний харилцан хамаарлын тухай бясалгал явсаар байгаад тэгээ мөн чанарыг танин мэдхэд чинь их тос болсон юм болов уу гэж ингэж. Бас тийм биш. Ер нь бол ингэдэг штэ хүн ингээл их зовлон, хүл хахацлах, муухай зовлон, бити өхлийн тухай мууяр шүү гэлээ. Гэхдээ үнэн чанартаа өхөл гэдэг юм бол бас тийм аимшигтай муухай юм биш байгаа байхгүй юу? Өхлийг эхлээд би маш муухай юм гэж бодоод бүр өхлийг алъя гэдэг хүртэл зорж ирсэн. Тийм амир. Тэгтэл яг тэр өхөл гэдэг маань өөрөө болохоор бүр ингээд хүнийг бүр системтэйгээр бүр ингээд сурахтай байна. Би бол өхлөөр л сургууль хийсэн гэж би боддгийн. Энэ болохоор миний аавын одоо аав бурхан болол. Тэгэл би одоо яагаад ингээд өгчвэ миний аав л гэж боддог байхгүй. Үхээсгүй юм шиг. Тэгэл тэрнээс хойш би тэр өхлийг судалж явсаар. Тэгэл ерөөсөө өнөөдөр л нэг юм байдалд арсан. Тэгтээ би өхлийн учрыг алсан. За би бас тэгвэл таныг их өнгөц ажигласан байна шүү дээ. Тийм байна. За бид хоёрын ярилцлагын цаг ер нь дууссан байна. За тэгээд энэ 3 жилийн дараа энэ сайхан одоо телевиз тийм эх орон телевиз гэдэг нэр нь ч бас их сайхан юм тийм. Тэгээд дээр нь одоо чиний тэр гоё шүлгий чинь тэрнийг ганцхан өгүүлбэр хийдэг юм а. Тэр өгүүлбэр намайг энд ингээд даваад ирчлээ. Тэгээд бас ийм сайхан нэвтрүүлэгт орж оролцуулсанд баярлалаа. Та бүхэнд ажлын өндөр амжилт болоод эрүүл хамгийн гол нь эрүүлэхийг хүсэж байна. Тэ үзэгчдтэй ч гэсэн эрүүлийн хийх л хүсэе да тий. Эрүүлэх хүсгээс өөр юу ах вэ? Хүний мөн чанар бол хайр юм шүү. Тийм таны үгийг би бас үзэгчтэй хэлмээр байна. Ингээд бидний ярилцлагыг тухлан сууж таалан болгоосон үзэгч та бүхэнд баярлалаа. Дараагийн дугаараар дахин уулзлаа. Баяр таа.